Хүрэл сүхээс төрийн 9 хөл цагаан тогны өмнө адис хүртснийхаа дараа пял тавган дээр тавилаад зооглон хүртсэн болов уу. Хотын төвийнхөө хотын зах руу гарахад адилхан төлбөр авах уу? Шок мэдээ хошинтой амь нэвтрүүлгийн 50 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Тэгэн улаан хүрээд. Ямар гавьяа байгуулчид энэ юу хийж одоо багш руу орно. юу багштай бүргэн. Сайн бод. Юу гэдгийг сайн бод. Сайн бод. Та бүхэн энэ бичлэгээс шашнын төрөө дээдлэх биш, шашнын төрөө шанаадаж буйг харлаа. Заваад амьд Римбучи гэх лам, заамдуулж, загнуулан, мангасдуулж, манаран зогсоо энэ хүн бол өнөөгийн боловсрол шинжлэх ухааны сайд инх амгалан. Шашны лам мэндагтнаас шанаа авч явсан хүнийг шинжлэх ухаан боловсролын сайдаар томьсон нь зөвхөн Монголд л харж болох үзэгдэл. Хатанбаатар магсарж ав заян гэгэнийг балавдаг нь уран сайхны кино бол завд амьтны хойд дүр задарсан сайдыг алгацсан нь болсон явдал. Инх амгалан боловсролын зээлийн сангаас зээл авсан төрсөн дүүгээ таньж яддагч шинжлэх ухаангүйгээр шинжлэх ухаанд нэвтэрсэн хүн юм. 18 дугаар сургуулийн 6-гийн В ангийн сурагчид 2-2 удаа юунаас олж хорцсон талаарх шинжилгээний дүн эцэслэн гараагүй хахад инх амгалан сурагчид сургуулийн байрнаас биш ямар нэг мансууруулах бодистой холбоотойгоор хорцсон. Электрон тамхи ч юм уу ямар нэг донтолт үүсгэх хүчин зүйлтэй холбоотой гэж сошиал сүлжээнд попрон постлсон. Хүүхдүүдийн мансуулалтай холбоотой юм байна. Тэгээд одоо яг ямар шалтгаанаас эн чинь нэг ангийн яг адилхан хүүхдүүд баггүй юу? Шинжлэх ухааны дүгнэлтээс төрүүлж шинжлэх хувцсны шид үзүүлсэн энэ үгэнд нь эцэг их хүүхдүүд ихэд гомдолтой байна. Газ өндөрлөл гэдэг юм байна хүүхдүүдийг. Гэтэл эн чинь тэгээгүй байхгүй юу? Энэ хүүхдүүд чинь сэдэрчээд байгаа байхгүй юу? Хайлуулах шинжилгээнийх нь хариулт хурдан гарчаасаа. Тэгэх юм бол тэрэнд тохирсон хүүхдтэй эмчилгээ ийл гэж бодож байгаа даа. Бидрийг маш их айлгаж байна. Ер нь 18 дугаар сургуульд болсон үйл явдал дүнжин гаруй орчмоор тархсан өмхийн үнрийг шинжилж дүгнэж чадахгүй байгаа тул шинжлэх ухааны бус шинжлэх ухааны сайдын шидэт хамрыг ашиглаж болох юм. Тааж мэддэг шидтэй, тамшаалж мэддэг эдтэй гэрчийн хамглаа очоогүй улмаас нүүрсний хуралгаан шүүх хурал хойшилсан байна. Эрдэнэс тавталгаан захирласан ган хуйг нүхтэд хаос хотхон барихтаа инх амгалангийн төрсөн эгчийн хүү баяр жаргал инх амгалангийн аавынх нь төрсөн дүүгийн ач хүү тэгш баяр хамаатныхын дүү ган очир хишиг жаргал нарын нэр дээр байдаг газрыг худалдаа авсан юм байна. Инх амгалан сайд шүүх хуралд очоод юу гэж хэлэх вэ? Танихгүй л гэж хэлэх бах та. Төрсөн дүүгээ таньж яддаг хүн төрсөн ихчээ хүүхдтэй гэж яаж мэдэх вэ? Төрсөн аавыгаа дүүтэй, тэр нь ачтай, гучтай, тэр аж гуч нь нүхтийн газрыг нүүрснийхэн зарсныг манай сайд яаж мэдэх вэ? Төгжрлийн X сайд Сүхбаатар ногоон автобус гэмт хэрэг биш. Би бүрийн эрхээсээ татгалзаж шалгуулах шаардлага байхгүй. Би ёс зүйн хариуцлага хүлээгээд сайдаас буусан гэж октоос тоглосон шинжгүүгээр онцгой ихээр шоглосон шинжтэй хэллээ. Одоо 25 орчим хүнийг авилгатай тэмцэх газар шалгаад гэлээ гэдэг ийм мэдээлэл байгаа л да. Гүшнэ. Үүнийг шок гэхгүй бол өөр юуг шок гэх вэ? Энийг шогтож байна гэхгүй бол өөр юуг шогтож байна гэх юм бэ? Гэл буруутай биш чи юу төгцөх юм. Гэл буруутай биш чи юу төгцөх юм. Хэлсэн үгнийх нь учрыг нь ухах гээд үзье. Ер нь завчаа байгаа автобус чинь угаасаа автобус биш гэдэг нь бол үнэн. Автобус биш юм чи автобусны хэрэг гэж байхгүй юм уу? Буцаа гэхээр үйлдвэрлэгч гэж байхгүй болохоор ерөөсөө автобус биш. Автобус биш болохоор автобусны хэрэг гэж байхгүй юм болов уу? Дөөрэмэл автобусны хэрэгэл гэж байвал байх юм байна. Сүхбаатарын төгжрлийн сайдын суудлаар та бид шинэ автобус сольж авсан юм болов уу? Сүхбаатарын сайдын сандлын оронд шинэ автобусаар сольж аваад явж байгаа хүн байвал манай редакцад мэдээлээрэй. Гэл буруутай биш чи юу төгцөх юм. Сүхбаатар би буруугүй гэж төрийн ордны коридорт хэлсэн юм байна. Төрийн ордны коридорт хэлсэн үгээ төрийн хууль шүүхийн танхимд хэлэх үү. Төгжрлийн X сайд Сүхбаатар хотын дараагасан Сумья базар нарыг ногоон баас буюу завчаа ногооны хэрэгт сарын дараа саялныг гэрчээр дуудан мэдүүлэг авсан гэх мэдээ бол гарсан. Завчаа ногооны хэрэгт мөрдөгдөж байгаа 25 хүний дотор хотын X дарга Сумья базар төгжрлийн X сайд Сүхбаатар 2 байгаа эсэх нь мэдэгдэхгүй сар орчин болж байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг ч хуучин автобусны хэрэг шинээрээ хуучирч эхлээд байна.
Зарим талаар шинэ хэрэг нь хуучирч, хуучин хэрэг нь шинжлэгдэж байгаа боловч хотын үе үеийн дарга удирдлага бүгд автобусны асуудлаар дуудагдаж эхэллээ. Нийтийн тээврийн салбар нийтийн жарлангоос ч бохирдсан байсныг 14 жилд ногоо улаан шар өнгөнгийн автобусыг бүгдийг нь тендер шалгаруулалтгүйгээр шууд авч ирсэн баримтууд нотолж байна. Япончууд 90-ад оны дундуур тусламж олгож цэнхэр автобус өгснөөс бусад Монгол дарга нарын гардан хариуцсан бүх 8 тендергүүгээр хийгдсэн байна. 2009 оноос хойш энэ төрийн өмчийн хөрөнгөөр бэлтгэсэн тендерийг шууд гэрээгээр явуулсан асуудлууд дээр энэ албан тушаалтнуудыг холбогдох байгууллагууд нь шалгуулъя гэж ярьж байна. Хоёрдугаарт хувийн секторт шууд өгсөн шууд нийслэлийн өмчөд бүртгэж авалгүйгээр өгөж шилжүүлсэн түүнийхээ өр төлбөрийг өнөөдөр хүртэл барагдуулах чиглэлээр ажиллаагүй хүмүүс буюу албан тушаалтнуудыг шалгуулъя гэж байгаа. Цавчаа ногооны араас цайсан улааныг бөөний үнээр биш, жижиглэнгийн үнээр бөөнөр нь авсан баримтууд сөхөгдлөө. Ирээний зах дээр 18 бөөндгөж шал өөр үнэтэй байдаг бол хотын дарга нар 100-100-аар нь автобус бөөндөж авахдаа ширхгийн үн төлсөн байх магадлал тэгтээ тэнцүү юм. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөө үйлдвэрийн сайд болорчлон мэлмий гэж мэдлэн төрсөн өдрөөрөө пэлдгнам бялуу хүлэн авч батяр зурга татуулсан байна. Арга хүлэг хосолсон амтд бэлүү боовн дээр нь 5 хушуу мал тал дүүрэн налайж, тариан төрөө сугсарч, төмс ногоо ургаж, жижиг дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн жигт сайхан өргөжжээ. Сайдын жавдан сэнтидээ саатан зулрах уйдор арааны шүл сасгарам, араа шүдэнд хайлам, балин тосоор уралсан, балын ам чингсэн салбарын амтд бэлууга пял тавган дээр тавилаад зооглог хүртсэн болов уу. Сайдын бэлуун дээрх амттай тархан үхрийн чихэнд үзмээр чип хийж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авч авсан зээлийн хиндүү хүү шимтгэлтэй цэвэр мааслаар товоолгож сугсрах тариан төрөөг нь төсвийн мөнгөөр барихыг хүссэн хашааг нь шоколадаар бэлэгдэн барьсан бол бүр их бэлэгдэл төгс болох байсан гэж судлаачид хэлж байна. Хотол дээд зэргийн зохион байгуулалт. Баг газар дээр олуулан амьдрах иж бүрэн инженерийн тооцоо төлөвлөлт. Төвчрөл бууруулах талаарх тооцоо судалгаа, тоо баримт, тодорхой хариулт нэгсэн хідэн асуултыг тавья. Хотын төв рүү мөнгө төлж ордог болоход төвчрөл яг хэдэн хувиар буурах вэ? Дээд тал нь 27 мянга, 1 мянгаас ч эхэлж болно гэж байна. 1000 төгрөгөө хэмнээд 100000-аар таксидах уу? Төрийн цэнхэр дугаартай машинуудын төлбөрийг хэн төлөх вэ? Төвшинлүүд авилгаасаа төлөх үү? Татвар төлөгчид даах уу? Хотын төвийн төвчрөл багасч байвал хотын захын төвчрөл ихсэх нь хамаагүй юу? Торгуулаа 74% төлөхгүй байгаа жолооч нар хотын төв рүү орсон мөнгөө өгөхгүй бол яах вэ? Солонгосын хил дээрээс буцаадаг шиг хотын төвийн хил дээрээс буцаах уу? Хүн бүр адил их ширхтээ. Хотын төвийнхэн бүр илүү их ширхтээ юу? Хотын төвийнхэн хотын зах руу гарахад адилхан төлбөр авах уу? Их баяр чөлөөт цагаараа сайдын ажил хийж байгаа юм байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд нүүрсээ сонсгол ахлаж явуулах нь хянан шалгах тоо баримт далаа шиг их хинжээ далаа зэгтэж гэлээ поп нь хитрээд рок нь хүндрээд хэви метал рок болж байна уу? Үүрсэн ачаа хүлээсэн даалгаврыг хичгэлээ сайдын ажил бол урлаг, уран сайхан, спорт соёл, үдийн цааны завсралын чөлөөт цаг мөн үү? Чөлөөт цагаараа сайд хийдэг юм бол чөлөөгүй цагаараа саад хийдэг юм уу? Доктор Гартгуугийн бакалавр биш магистр Баяр сайхан нарын ардчилсан намын хэсэг гишүүд өрийн дэвтэр шатаалаа. Өрийн дэвтэр гэсэн бичигтээ үзүүлэнгийн цаас шатаасан ч өргөө олчихгүй юм. Ардчилсан намынхаа үр тавихтай сайн ч үр дарахтаа муу. Өрийг нь биш ч өрийн дэвтэр гэсэн бичигтээ цаасыг бол давгүй шатааж чаддгаа харууллаа. Галын төлөөдөө гихчээр энэ шоуны далд утхан Чингис Бондоор 1.5 тэрбум долларын үр тавьж үргээ зарцуулж хөгжлийн банкыг дампуурлын ирмэгт хүргэсэн өөрийн намынхны нэрсийг сор залсан байж мэдхээр байна. Оюут толгой хөрөнгө оруулалтын гэрээ гардан хариуцаж гарын үсэг зурж өнөөдөр 2.3 тэрбум доллар ирээдүйд 22 тэрбум долларын үр дүнгасан баяр цогт ардчилсан намын тэргүүн дэд дарга байгаа нь энэ сор залах ёслолын далд санааг илчилж байна. Доктор Гартгуугийн бакалавр биш хүү Баяр сайхан өнөөгийн ерөнхийлөгч Хүрэл Сүхээс төрийн 9 хөл цагаан тогны өмнө адис хүртснийхаа дараа байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилогдож байлаа. Өнгөрсөн 7 хоногт архинд амьдралаа барсан англи хэлтэй залуугийн ярилцлага анхаарлын төвд байлаа. Сэргэлэн Бахтаргийн жагрицсан. I used to graduate at the Moscow State University. I was born in UBCT. Нэг талаас хилтэй устай, мэдлэг чадaltaй залуу гудамжны архичин болсон нь харамсалтай ч нөгөө талаас ямар хилтэй байх нь спиртийн донтолтоос хамгаалах спираль биш юм.
Өмнө нь орос хэлтэй олон мянган аригчин байсан бол өнөөдөр англи, франц, япон, солонгос хэлтэй өвгөнчид төрсөөр байна. Архины хамааралд хүний удам угсаа, эзэмшсэн мэрэгжил, төгссөн сургууль хамаагүй. Монгол хүний биед спирт задлах фермент төрөлхөөсөө бага тоотой байдаг. Манай үндэстний сор болсон олон сэхэтэн архинд амьдралаа үрсээр байна. Эх 7 хоногт болох гэж байгаа нийслэлийн ардчилсан намын даргын сонгуульд ардчилсан намаас 1, бусад намаас 3 хүн өрсөлдөж байгаа юм байна. Нийслэлийн ардчилсан намын даргын сонгуульд ардчилсан нам ялах нь чухал гэж ардчилсан намын гишүүд үзэж байна. Нэр дэвших магадлалтай 3-аас 4 хүний нэг нь ардчилсан намаас, бусад нь Монгол Ардын нам болон бусад намаас ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж байгаа юм байна. Шок мэдээ хошинтой ам нэвтрүүлгийн 50 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.